том түүхтэй арт түмэн өнөөдөр хүүхдүүд маань яагаад тийм айдастай амьдраад байгаа юм? Яагаад ингээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа юм би тэн дээр айгүй их харамсдаг. Тэгтээ яг тэр орон зайг би ганцаараа нөхнө гэж байхгүй. Тэгээд бас энэ нэвтрүүлгээр биднийг харж байгаа, биднийг сонсож байгаа хүмүүсийг хүүхдүүдийн битгий тэгж айдас давтуулаач. Яг ямар үр дүн хүлээгээд байгаа юм бэ? Зүгээр л сайхан зөв сэтгэлгээтэй хүний зовж байгааг ингээ тусалж чаддаг, хүнийг ингээ уйлж байгаа хүнийг очиод аргадж чаддаг. Тийм хүн бүтээх нь одоо бидний туйлын зорилго юм шүү. За сайн мэцхан уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Хөгжилд миний оролцоо гэдгийг нэвтрүүлгэд гэр хүүхдийн урлагаа төлөөлж оролцож байгаадаа маш их таатай байна. Миний нэрийг Цагаанбаатарын Дэгмүү гэдэг. Сонгон хайрхан дүүргийн 14-р хороонд гэр хүүхдийн урлан нэртэйгээр хүүхэдийг бас нэг чөлөө цагаан зөв өнгөрөөх, гар утснаас хол байх гэдэг зорилгоор энэ байгууллагыг эхэлж үүсгэн байгуулсан. Гэр хүүхдийн урлан гэд магадгүй нэр нь их сонирхолтой ч юм уу энгийнч санагдчих магадгүй. Тэгээ Монгол хүний яг үн цэн, өв соёл одоо бүхэл одоо соёлын юу ер нь энэ гэр гэдэг үгээс үүдэлтэй. Тэгээд гэр хүүхдийн урлан гэж нэрлэх нь бас хүмүүст илүү ойрхон дотн байсан байж магадгүй. Тэгээд би өөрөө 3 хүүтэй тэгээд цам гарууд бас олон жил амьдарсан хотын төврөг хүүхдүүдээ сургалтанд хамрагдуулах гэхээр бас боломж болцоо цаг нар боломжгүй байсан болохоор том хүү маань нэг хөөрхөн оюун ухааны академиас явуулсан тэмцээнд хөөрхөн 1-р байр эзлээд тэгээд тэнд маш их урам авч ийсэн. Тэгээд миний яг явуулж исэн хүүхдтэйгээ ажиллаж исэн юу одоо үр дүнд хүрчээ. Тэгээд өөрийн хүүхд гэхээс илүү өрөөллийн хүүхдүүд бас энэ арга барилаар ажиллавал яасан бэ гэд айгүй зоригтойгоор энэ сургалтыг явуулж эхэлсэн. Нэг удаагийн хэрэглээ гэдэг ч юм уу те одоо гялгарууд хэрэглэх хоолны сав гэхээс ахуулаад ер нь уламжилт юугаас нь жоохон холдоод байгаа. Сууршил амьдралд би хөдөө орон нутгийг хилээгүй байгаа. Тэгэхээр бидний ажиллаж байгаагаар одоо энэ хог хаягдлыг бид нар яаж бүтээл сэтгэлгээгээр өөртөө одоо дахин боловсруулж болох вэ гэдэг тал дээр хүүхдүүдтэй бас түлхүү ажилдаг. Тэгээд дүүргийн агаарын бохирдолтой тэмцэх газартаа бид нар бас сая 6 сарын 1-нд гიშх газар амьсгалах агаар гэдэг гар зургийн тэмцээнийг зарласан хүүхдүүдээс бас айгүй их санаа авсан. Бидний харж чадахгүй өнцгийг хүүхдүүд аль хэдийн харцсан. Бидний хүрч чадахгүй дээр орон зайд хүүхдүүд аль хэдийн хүрсэн. Бидний хүүхдүүдтэй зааж өвлүүлэхээс илүүтэй хүүхдүүдээ сонсох цаг үе ирсэн байна. Тэгээд бид нар илүү их хөгжлийг ярьж байгаасаа илүүтэй энэ хог хаягдлыг яаж бүтээлчээр, яаж өөрсдөө ашигтайгаар ашиглаж болох вэ гэдэг тал дээр бас бүр хичээл болгоо хөтөлбөр болгоод зуны сургалтандаа энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Дээрээс нь одоо наран гарам маань бас хог хаягдал одоо хуучин сонингаар биднэрт яаж одоо сагс сүлжиж болох уу? Тэр зөвхөн сагс гэхээсээ илүүтэй тэрийг яаж амьдралдаа ингээ ашигтайгаар ашиглаж болох вэ гэдэг сургалтыг одоо үн төлбөргүй 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ ерөнхийдөө бид энэ нэвтрүүлгээр та бүхэн маань бидний хуучин сонингаар хийсэн бүтээлүүдтэй танилцах байх. Тэгээ цаашдаа ч гэсэн та нартай хог хаяхаасаа илүүтэй хогоо яаж буцааж бид нар одоо амьдралдаа тэрийг хаяггүйгээр яаж ашигтайгаар ашиглаж болох вэ гэдэг бяцхан санааг бас манай байгууллагаар дамжаад харж болох болов гэж хүсэж байна. Сайн байна уу? Намайг Им Анира гэдэг. Би Жаргалан олон улсын сургуулийн 7 ангиас сурагч. Би анх энэ урланд 5 настайгаас явж эхэлсэн. Анх ингээ сайн ингээ зурж чадахгүйсэн 8 жилийн дараа ингээ илүү их сайжирсан байгаа. Хөрөг сайн зурж чаддаг болсон. Тэгээд ингээ өнгийн уусгал мөсгөлтэй ингээ илүү уусгалт дээр илүү их сайжирсан гэж бодож байна.
Энэ 8 жилийн хугацаанд мэдхгүй чадахгүй бүх зүйлийг ингээд зааж өгсөнд маш их баярлж байгаа. Тэний ингээд товч нүуний усхны самарны ингээд юугаар ингээд хийс бүтээл байгаагт хийсэн. Би өмнө нь ингээд ундааны таглаануудыг цуглуулаад тэгээ тэрүүгээр ингээд апгэт ингээд кино эдстэй тэрний ингээд таглаануудын ингээд шаар болгоод тэрүүгээр ингээд бүтээл хийчихсэн. Ирээдүйд нүунийг зургийн чадвараа ингээд компьютертэй хамт ашиглана гэж бодож байгаа. Монгол хүүхдүүдийнхаа нэг юм айгүй их харамсаж явдаг. Дэлхийг одоо байлдан дагуулж исэн тэр сайхан том түүхтэй арт түмэн өнөөдөр хүүхдүүд маань яагаад тийм айдастай амьдраад байгаа юм? Яагаад ингээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа юм би тэн дээр айгүй их харамсдаг. Тэгтээ яг тэр орон зайг би ганцаараа нөхнө гэж байхгүй. Тэгээд бас энэ нэвтрүүлгээр биднийг харж байгаа, биднийг сонсож байгаа хүмүүсийг хүүхдүүдийн битгий тэгж айдаст автуулаач. Яг ямар үр дүн хүлээгээд байгаа юм бэ? Зүгээр л сайхан зөв сэтгэлгээтэй хүний зовж байгааг ингээ тусалж чаддаг, хүнийг ингээ уйлж байгаа хүнийг очиод аргадж чаддаг. Тийм хүн бүтээх нь одоо бидний туйлын зорилго юм шүү. Дээхэн үед бол монгол хүн хүнийг бүтээх гэж тэгж амар их юунд цаг хугацаа зарцуулдаг. Яг тэр бидэрт ахуй байсан. Аав нүглөө морин унаад мордохт хүн дагаал хониндоо явцдаг. Тэр хооронд чи асар их юмыг заачдаг байсан. Магадгүй сууршил амьдрал бидний энэ уугуул язгуур соёлыг эвдэж байгаа ах. Тэгээд тэрэндээ нь одоо бид нар тунирхаад одоо биднэрт ахуугүй юм чингээд одоо хинээс одоо юу хүсэх юм бэ? Тэгээ байгаа орчиндөө бид нар хүүхдүүдэд яаж зөв хүн болгож бүтээх юм бэ? Тэрэн дээр бүх байгууллагууд хамтарч ажилласаа төр засаг маань ч гэсэн хичээгээсээ боловсролын салбарууд бас энд рүү чиглүүлээсээ зүгээр нэг дүнгээр хүүхдүүдийг дүгнэх биштэй дүн авахын тулд одоо хүүхдүүд багшаа очиж бэлгэсэлд өгөх ч юм уу одоо дүн авахар одоо мундаг дүн авснаа тэр хүүхдийг одоо дүгнэх биш зүгээр тэр хүүхдүүд ямар авьяастай хүүхд болгонд юм нандин чанар байгаа тэрийг гаргаж өгөөсэй. Тэг хүүхдүүдээ ингээд зурч чадахгүй байжсэн нэг хөөхөн зурдаг болоо нэг гурвалжин дөрвөлжингийн зураад үндсэн өнгөөн таньж эхлээд өөрийгөө илэрхийлж чадах тэр мөч бол миний одоо сургалт хийсний одоо том амжилт юм да. Тэг тэрнээс цаашдаа бол тэр хүүхдийн зам дардна тэр хүүхдийн мөрөөдөл одоо ингээд чөлөөтэй юм чинь би тэр хүүхдэд нөлөөлж чадахгүй зүгээр л тэр хүүхэд өөрийгөө олох, өөрийнхөө тэр нэг жижигхэн зурлагыг зурхад нь биерийн, балын хамт барилцаад, хамт зураад айдасгүй урагшин одоо ингээд явах ганц алхам хийхэд нь манай байгууллагын одоо тус дэм тэмдэл орж байгаа ах. Бас судалгаан дээр ажиллаж байгаа одоо хит одоо ингээд өнөөдөр ингээд том толгоолоод яриад байгаа биш зүгээр л одоо 8 жил магадгүй би 1000 2000 хүүхэд ч юм уу одоо хэдэн хүүхэдтэй ажилласан байдیں۔ Тэ. Тэгэхэд ерөнхийдөө бидний зургийн хэмжээ бол ерөөсөө л одоо А4-ийн хэмжээнд яг тал дунд нь нэг жижигхэн хүн, жижигхэн гэр хаалган хаалттай ерөөсөө энэ юу ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа байхгүй. Манайхаар явсан хүүхдүүдийн нар гэр одоо өнгөний үед бол магадгүй өөрчлөлт гарсан байх. Нэг ингээд А4-ийн цаасан дээр нэг ташуу зураал нэг юм нар зурчдаг те. Тэр нар одоо хизээч бүрэн дүүрэн байж чадахгүй тэрийг зааварчилдгүй нар арай өөр байдэн штэ гэдэг хүүхдүүдийн юм вакуум орчимд нэг юм нэгэн хэвийн хит тийм одоо жишг гэх юм уу нэг тийм боловсролын тогтолцоо маань тийм болцсон юм уу? Тийм болохоор хүүхдүүдийг ингээд дураараа буруу зурсан ч гэсэн хүнээс айхгүйгээр би ингээд зурд ш. Нар яагаад таних шиг байх ёстой? Тэгээ багшаа би миний нар ийм байдаг штэ гэд хинч тэгж хэлдэггүй байхгүй. Тэгэхээр тэн дээр айгүй эмзэглдэг. Магадгүй нарыг одоо гурвалжин дөрвөлжин зурж болно штэ тэ. Тэгэхээр шар ногоо ямар ч өнгөтэй байж болно ш. Зургаар илэрхийлж байгаа юм чи. Гэхдээ мэдээж одоо нэг ёс зүгээс гажсан юм хит дураар нь байлгамж юу байх вэ тэ. Тэгээд бас нэг одоо хүн төрөлхтний нөгөө нэг дагаж мөрдөх тэр зарчмын дагуу бид нар
бас нэг чөлөөт сэтгэмж, уран сэтгэлгээг бас задраах гэж байгаа юм чинь магадгүй одоо нарыг яа тий өөрийнхөө төсөөлөөр зурч чаддаг болох хүртэл нь ажилтвал илүү зүгээр юм болоо. Тэгээд мэдээж одоо багш нарын хүрэлцэн айгу бага байгаа болохоор сургуулиудад зуршлаг урлагийн багш нар айгу цөөн байдаг болохоор хүртээмж айгу муутай. Тийм болохоор бас зуршлаг урлагийн сургуулиас төгсөж байгаа оюутныг бас уриалмаар байна. Мэдээж одоо цалин бага маг гэдэг юу яригддаг. Тэгвэл нэмэлт орлого орох боломж бас байгаа штэ бид нарт бас хүүхдүүдтэй ажилласаа сургуулиудаас зуршлаг урлагийн сургуулиуд руу ажлын санал явуулаасаа гэдэг тийм юу надад бас байдیں۔ Хүүхдүүдийн маань нөгөө дуу хоолойг сонсох тэр орон зай айгүй чухал байна. Хүүхдийн баяраар хүүхдийн эрхийг хамгаалах гэд бид нэр одоо нэг ууттай бэлэг бариад гүгээд байхаас илүүтэй тэр хүүхэд яагаад өнөөдөр уйлцсан явж байгаа вүлээ? Тэр хүүхэд маань яагаад энд байж чадахгүй байгаа вүлээ гэдэг асуулт руу илүү төлөхөө хандах ёстой. Хүүхдүүдийг эцэгчүүдийг одоо сургалтын төв ямар мундаг байсан ч гэсэн үр дүнд хүрэхтэй айгүй багтай. Тэгээд эцгийг багш хүүхэд гээд гурамсан ийм уйлдаатай юу бол сургалтын төвийг илүү үр дүнд хүргэдэг. Тэгээд хүүхдийн нэг жижигхэн зурсан зургийг бас урамшуулдаг байгаасаа эцэгчүүд хин нэгэн хүүхдээр өөрийнхөө хүүхдийг битгий жишээсэй гэж хүсэх байна. Тэгээ манай үе таалга бол ер нь бүх дүүрэг харгалзахгүй Монгол хүүхдүүдтэй ингээ нээлттэй байгаа шүү. Бидрийг зорж ирсэн бүх хүүхдүүдэд бид нар хоёр алгаан тосоод та нарыг хүлээж авахд бэлэн шүү. Тэгээд хүүхд болгон инээмсэглэж, хүүхд болгон өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байгаасай гэдэг сайхан ёроолыг дэвшүүлээ.